Нано технологи гэж юу вэ? Энэ нь хүний нэг үсийг 100,000 хуваасны нэгтэй тэнцвэж асар нарийн молекул бүтцтэй дэвшилтэт технологи юм. Энэхүү гайхалтай бүтцийг ашиглан дэлхийд даяар бүх салбар төрөл бүрээр ашиглаж эхэлж байна. Тэр дундаа эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт хүч төрөн шин эмчилгээний төрөл бүрийн аргууд нэвтэрсээр байна. Энэ дундаа арьсаар нэвтэрч ордог трансдермал системийг дэлхийн эмийн холбоо болон эм судлаач нар нэгэн дугаар хүлээн зөвшөөрч өдгөө дэлхийд даяар хэрэглэж эмийг уух аргаас татгалзахыг уриалж байна. Учир нь нано наалт нь арьсаар дамжин цуснд нэвтэрч ордог учраас бүх хэд эрхтэнд 100% хүрдэг. Мөн элэг, ходоод, бөөрийг бусад эмийн бодис шиг гэмтээхгүй гэдгээрээ асар их давуу талтай юм. Иймд нано наалт болох 100% ургамлын гаралтай шинэ 90 үеийн эмчилгээг хэрэглэж эхлэхийг зөвлөж байна. Эрэгтэйчүүдийн нано наалт. Эрэгтэйчүүдийн нано наалт маань найрлаганда цинк, боор, L-аргин зэрэг 19 төрлийн ургамал орсон учраас төрөв булчирхайн томрол, шохойжилт, өрөвслийг эрүүлжүүлнэ. Бага таазны цусны эргэлтийг сайжруулснаар нөхөн үржихүн үйл ажиллагааг дэмжинэ. Эр бэлгийн эсийн амьдрах чадварыг сайжруулснаар үр тогтоох чадварыг нэмэгдүүлнэ. Бэлгийн үйл ажиллагааны идэвхийг сайжруулан эрч хүч чадал өгч чалах сайжруулнэ. Цусны эргэлтийг нэмэгдүүлж хөгшрөлтөө сэргийлнэ. Даавар, гормон ялгаралтыг сайжруулж эр хүний эрэгтэйлэг байдлыг хадгалж өгнө. Шамбран буюу цагаан мах эрг, давсаг, бөөрийн үйл ажиллагаа алдагдах үед дархлааны наалт болон дотоод шүүрлийн наалттай хавсарч хэрэглэхэд ашиг тустай. За сайн байцгаана уу? Намайг Загдуу зэрэгдэг би одоо 70 нас хүрч байна. Тэгээд энэ нано наалтыг би нодлонгоос ахуулаад хэрэглэсэн. Тэгээд хэрэглээд миний одоо ойр ойрхон шийддэг байсан. Нуруу бөөрөөр өвддөг байсан. Энэ бүхэн одоо багасаад сайжиж байна. Тэгээд энэ наалт бол хэрэгтэй наалт юм байна гэдгийг ойлгоод одоо та бүхнийг энэ наалтыг наагаарай гэж уриалмаар байна. Энэ наалтыг одоо баруун талынхаа бугуун, зүүн талынхаа бугууны доотлол наачдаг юм л та. Тэгээд энэ наалтыг нааснаас хойш бол миний бие сайжраад байна. Тэгээд хэрэглэхэд их хялбар янз бүрийн тийм одоо антибиотиктой хортой юм уухгүй тэгэхээр наалтаа наагаал багт миний бие сайжраад байгаа тийм. Энэ наалтыг хэрэглүүл одоо бүгдээр эрүүл болох байхаа. Чингэлтэй 21 дугаар орны иргэн ган хоёг гэдэг хүн байна. Би Харвард одоо 2010 онд харгасан одоо 15 жил 16 жил болж байна Харвард. Тэгэхээр одоо янз янз юм хэрэглээд энэ Харвардт ч одоо тэгээд зөндөө юм хэрэгсэн. Тэгээд ерөөсө болдгоо тайлан нано наалт гэл зурагтаар гараад ухаар метр зурагтаас уцыг авч аваад яриад нано наалт гэдгийг наад үзээ гэж аваад тэгээ наад үзсэн эрэгтэйчүүдийн наалт гээд одоо төрөө улчхан надад тийм наалт байгаа. Миний зөвөр болохоор шээс ойрхон хүрдэг ингээд тэгээ ерөөсө шээс гардгүй ингээд ерөөсө бараг л одоо юу яаж ийсэн хагалгаанд орох дайны болж ийсэн. Тэгээд би одоо тэр бас л нөгөө тархиных наалт наажсан болохоор энэ наалтаа аваад наа ерөөсө өөр илүү тутам хэрэггүйгээл тэгээд тэр эрэгтэйчүүдийн наалт төрөө улчхан наалтыг авчнаагаад бас 3 сарнаас нь тэгээд тэр зөвөөс нь салсан ийм сайхан бүтээгдэхүүн оруулж ирж байгаа тэр хамтад бүгдэнд нь баярлж байгаа шүү. За ингээд над чингээ шээс нь ойр ойрхон хүрдэг төрөө улчханы зөвөөртэй эрэгтэйчүүд бүгд залуу гөгшин гэхгүй бүгдөө энэ наалтыг одоо нано наалт гэж энэ наалтыг авч зөвөр шамдганаас салаарай гэж уриалж байна. За сайн байна уу? Би нано наалт анх хөгснөөсөө сонсоод тэгээд нааж эхэлсэн юм аа. Анх эмнэгдэж зүйлхэд надыг төрөө улсрахын тамралтай гэсэн гэдэг байсан. Шөнө олон дахин шийдэг байсан. Тэгээд нүдний наалт бас наасан. Тэгээд нүдний наалт юуны норовны наалт наасан. Тэр дотоод шүүрлийн наалтыг наасан. Юу нэг наалтыг наагаад бийдүүл байсан зөвөрөөд юу бүгд аллаад ялангуяа шөнө олон шийдэг байсан. Тэр маань гайгүй болсон. Тэгээд нүдний өөхөлт бас гайгүй болсон. Тэгээд одоо ингээд энэ наалтыг аваад ингээд би анх 25 оноос эхэлж наасан юм. Тэгээ одоо бол ерөнхийдөө би юу сайхан болоод гоё болоод байна.
Энэ наана наалтыг наагаад би маань их сайхан болсон тул ахмадууд болон ер нь над шиг юм зовёртой байдаг улсууд наахад их сайн үр дүнтэй юм байна шүү гэж зөвлөмөр байна. Ийм сайхан бүтээгдэхүүн оруулж ирж байгаа танай компани болон та нартай маш их баярлалаа.